ээлжид ярилцлагаар одоо биологийн ухааны доктор, тарих сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал асан булган туяа найзтайгаа ингээд ярилцах гад сууж байна. За тэгээд найзынхаа урилгыг хүлээж авсан булгаатаа маш их баярлалаа. За тэгээд хоёулаа одоо төрсөн нутаг уус, төгссөн сургуулаасаа эхлээд ярилцлага эхлэе булгаа. За би 1983 онд Архангай аймагт төрсөн. Тэгээд айлын том хүүхэд. Тэгээ яг манайх ч Архангай аймаг чинь булган уул гэдэг нэг сайхан уултаа шүү дээ. Тэгээд тэр уулаа их шүтж явдаг. Зул өргөдөг, зулын 25. Тэгээд цагаан сар гэх мэт ийм сайхан үйл явдлуудаар зулаа өргөдөг. Тэгээд тэрэн дээр үндэслээд надаа булган туяа гэж нэр өгсөн. Тий. Тэгээд би чинь 4-р анги төслөө Архангайд байжгаад. Тэгээд аав маань үүд болоод тэгээд Завхан аймгийн Баян хайрхан сум манай ээжийн нутаг. Тий. Тэгээд Баян хайрхан суманд 8 жилээ төгссөн. 8 төгсөөд тэгээд эргээд тэр сум маань нөгөө 8 жилийн сургуультай 10 жил байхгүй. Тийм учраас эргээд Архангайдаа ирээд 20 дугаар 10 жилийг төгссөн. Тий. За төгсөөд тэгээд их сургуульд ирж орсон тийм ээ. Тий. Төгсөөд бидний үед чинь нөгөө конкурс гэдэг өгөөд тэгэл оноогоороо чагсаагаал тэгэл тэрнийхээ дагуу хуурай аваал тэгдэг байсан. Тэгээд яг хуу оноогоороо дээгүүр гарсан учраас 2 чагссан байсан учраас надад бол бүх хуваараас учраас сонгоод хүмүүсийн химийг сонгоод тэгээд хүмүүсийн химд орсон. Манайх ч 2 группээр ордог байлаа шүү дээ. 8 дугаар групп, 7 дугаар групп гэдэг. 7 дугаар групп нь болохоор амгаахын групп, 8 дугаар групп нь болохоор одоо ийм хиймсвэртэй ангууд байсан. За тэгээд яг одоо үндсэн мэрэгжил бол хиймч тийм ээ? Тий. Тэгээд хүмүүсийн нефтийн химийн ангид орсон. Тэгээд тухайн үед чинь нөгөө очир утгай ангиртэй амар газрын таснаагаал тий. Тийм шүү дээ. Одоо яг ингээд нөгөө нефтийн юугаар тий. Тий. Тэгээд өнөөдөр бас ингээд нөгөө очир утгай тий хөдөөлүүлэх үйл явц тохиогоод би ийм ярилцлага өгөөд бас ингээд учир холбогдлолтой юм болж байна л доо. Тий. Тэгээд тэр үед чинь нөгөө амар тийм учраас одоо гайгүй гарсан хүмүүсүүд эцэг эхчүүд бүгд л нефтээр сургуульд оруулж яллаа шүү дээ. Тэгэхээр одоо очир утгаан тэр одоо нөгөө нефт ингэж яасан юу бол одоо ингээд тухайн үедээ бол яа харахгүй энэ бол ирээдүйн юм байна. Хүүхдээ энэ мэрэгжилд одоо яа гэдэг ийм сэтэл эцэг эхчүүдэд төрүүлсэн байна шүү дээ, тийм ээ? Тийм ээ. Тэгээ хүмүүсийн химээ. Хүмүүсийн хим нефтийн хим гэсэн ингээ хоёр химч нефтийн химч нефтийн химч тийм гэсэн мэрэгчлэр төгсдөг. За тэгээд ажлын гараагаа хаанаас яаж эхэллээ булгаа? За ажлын гараагаа гэхээр чинь би нөгөө төгсчөөл магистрт орох гол. Тэгэл их сургуулийнхаа нөгөө магистрийн албаар ингээл бултганаа явж ирсэн чинь манай мохоо урагш тухайн үед сургалтын албаны дарга байсан. Тэгээ мохоо ороодраа гэдэл тэгээд химийн үрэлэн дээр ингээд нэг оронтой байна гинэ. Чи очоо уулзаатхаа. Тэгээд тэр чин ямар дасагт хаана урахчоо мэдчихгүй л очоо уулзчих штеп. Тэгээд очоо уулзсан чин тухайн үед манай байгалийн нийтлийн химийн лаборатори эрхлэгч нь төрийн шагналт Жамин Сангай гэдэг. Намайг авч уулзсан. Төрийн сойрхол. Тий, төрийн сойрхол доктор Жамин Сангай байсан. Тэгээд намайг авч уулзаал Орос ном ингээд гаргаж ирэл. Орос номоо харуулал. За энэ хөр юу ч юм гэл. Орчиол олаа. Тий. Тэгэл би нөгөөх нь яг манайх чан мөс чин Орос хэл сайтай шүү дээ. Тухайн үед бол Орос хэл сайтайсан. Тэгээд дондог дорж гээл Оросоор л ихсэн. Өшдөг мундууд байсан учраас нөгөөх нь тэгж ийн гээл уушаал. Тэгсэн чинь багш тэгэл таалагдсан юм. Тэгэл тэр өдрөө намайг Эрдмийн зөвлөлийн хурлаар оруулаад ажилд авчихсан. За тэгэхээр ажлын гараагаа бол одоо химийн хүрээлэнгээс ингээд эхлээд мундаг одоо хүмүүстэй хамтарч ажиллаад баг болж ажиллаад орж ижээ тийм ээ. Тэр үеийн Жамин Сангай чиф дээр чинь бол одоо тухайн үед нөгөө магистрийн ажлаараа бас би хийх гээл танаа хүрээлэн дээр очиод Жамин Сангай лаборатори, Жавзаагчийн лабораториор очиод ингээл явдаг. Жавзаагч
бол миний магистрийн ажлын бас удирдагч байсан шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр үеэс л чи дээр танилцаж одоо холбогдож ингэж явж байгаа шүү дээ, тийм ээ. Тий. За тэгээд тэр үед химийн хүрээлэнд одоо хамт ажиллаж байсан мундагчул чин Жаминсан гол одоо багш чинь юу төрийн шагналт Жаминсан доктор Жаминсан төрийн шагналт доктор Сэлэнгээ тэгээ активч Батсүрэн доктор Батсүрэнгүй тэгээл төрийн сойрхолт Жавзан тий доктор Думаа доктор Ганбаатар тэгээл Алтан цэцэг Шатаргуу нөгөө Шатаргуй профессор доктор Шатаргуй эпирийн гэх мэт одоо л маш их мундуудтай одоо л ингээд харахад өнөөдөр харахад бол тухайн үеийн одоо байгалийн нийтлэлийн химийн хөгжлийг Монгол улсын хөгжлийг тодорхойлж исэн ийм сайхан мундаг хүмүүс рүү орсон юм блээ. Тий. Одоо бас Жамин Савгаа тэгээд Думаа ихчл бол бас багш шүү дээ, тийм ээ. Тий, бас нөгөө одноо ихчигээ. Одон туяа доктор. Тий. Шинжлэх ухааны доктор болсон шүү дээ. Тий. За тэгээд химийн хүрээлэнд чи одоо хэдэн жил ажиллаа. За тэгээд химийн хүрээлэнд чинь би 5 жил ажилласан. Тэгээд 5 жил ажиллаад тэнд магистрийн ажиллаа хийгээд тэгээд Жаминсан багш маань нэг удирдагч, доктор Думаа багш маань нэг удирдагч. Тэгээд яг намайг энэ лабораторид те одоо жишээ нь дөнгөж бакалавр төгссөн юугаач мэдхгүй л хүн орж байгаа шүү дээ. Энэ бүх судалгаан дээр ингээд гардаж намайг хөтөлж явсан хүмүүс маань бол манай Думаа багш аа. Тэгээд энэ хоёрын удирдлагандор 2008 онд их шүүдрэг нургаамлын битохим болон биомын судалгаа сэдвэр магистрийн сэдв их шүүдрэг нэ тийм ээ. Их шүүдрэг. Тийм. Хамгаалсан. Их шүүдрэгнэр чинь чи 3 бодис ялгаж авсан баг тийм. Их шүүдрэгнэр чинь би нөгөө хөрөл тогоотын семинар гэж өгдөг шүү дээ тий. Залуурууд тийм. Тэнд 3 дугаар байранд орж исэн. Мөн юу манай шинжлэх ухааны актийн химийн технологи хүрээлэн шинжлэх ухааны технологийн их сургуультай хамтарсан хим 2008 гэх хуралд 1-р байранд орж исэн. Тэгээд бас их сайхан судалгаа хийсэн. 3 бодис ялгаад мөн биохимийн судалгаанууд тий битэн бодисын тодорхойлох, антиоксидант төвийн үзэх гэх мэт мөн элементүүдийн тодорхойлох гэх мэт судалгаануудыг хийсэн. За тэгээд одоо урд хятад одоо хоёлаа бас доктор хамгаалсан шүү дээ живтэр тийм ээ. За тэгээд булгаа миний найз одоо хятад одоо доктор хамгаалсан сэдв за тэрнийхээ талаар бас одоо дэлгэрүүлээд яриа хоёлаа тийм ээ. Тий. За ингээ 2010 онд бид нар бүгд найрамдах хятад ард туссан өвөр Монголын өөртөө засах орны өвөр Монголын их сургуульд одоо нэг үеийн нэг сургууль тий болж ингээд очсон. Энэ бас нэг сайхан хувь тавилан. Тэгээд бид нар ч тэнцээ хэлний бэлтгэлдээ суугаад дараагийн жилээс нь ингээд чиглэлээрээ сургуулиуд дээр очиод бид хоёр ингээд нэг сургууль биологийн өвөр Монголын их сургуулийн биологийн сургууль. Танаа багш чинь бол хин гэж багш үлээ тийм ээ. Мач Хумэ гэдэг хятад эмэгтэй. Японд хамгаалж ирсэн. Тэр хүний одоо анхны Монгол оюутан болж очлоо. Тэгсэн. Анхны Монгол оюутан болж ирсэн шүү дээ. Тий. За тэгээд маа багш дээр ингээд ямар судалгааны ажиллаа хийгээд тэгээд ямар судалгааны ажиллаараа хөө докторийн зэрэгээ хамгааллаа. Тий. Маа багш дээр гүргэн мургамлын битохим болон фармакинемикийн судалгаа гэсэн сэдвүүдээр докторийн ажил 2015 онд хамгаалсан. Тэгээ нийт 12 бодисыг гүргэн мургамлаас химийн цэврээр ялгаад бүтэц байгууламжийг тодорхойлоод тэгээ фармакинетикийн судалгаа гэдэг маань нөгөө 12 бодисоо одоо хулган дээр туршаад шимэгдэх те одоо хэдэн минут болоод гизэнд хэдэн минут болоод одоо өтгөн болон шээсээрээ гадагшилж байгааг бол тодорхойлсон. Хугацаа юу гэх юм хөдлөл зүг юм гаргаж ирсэн. Гүргэмчин өөрөө юу вэ? Гүргэмчин бол Монголд ургадгүй ургамал байгаа тийм ээ. Ургадгүй тамилжуулж байгаа тийм. Уламжлалт хангах хонд бол гүрэмгийг бол маш их өргөн хэрэглэдэг шүү дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр гүргэм ургамлын тухай чи одоо
яг юунд сайн ургамлын тийм ээ ингээд энэ тухайгаа ярил. Тийм гүргэн 13 тан гүргэн 8 танд орж байгаа. Тийм тэгэхээр тухайн үед бол хавдрын эсрэг үйлдлийн судалж ирсэн. Илэгний хавдрын эсрэг үйлдлийн судалгаа тийм төхийн судалгаа юм бол бид нар багаараа хийчихсэн. Маач юм багшийн баг нь тийм тангийн арилга одоо тандаа ямар үйлчлэлтэй юм тий 13 тандаа ямар үйлчлэлтэй 8 тандаа ямар үйлчлэлтэй за дангаараа ямар үйлчлэлтэй гэдгийг нь бол тогтоогоод энэ бол Монгол имийг хятад юм болгох юм том төсөл багш маань авсан байсан. Тэр төслийн хүрээнд бол хийгдсэн ажил. Гүргэм ургамлын элэг хамгаалах үйлдэл, битохимийн судалгаа, фармакокинетикийн судалгаа сэдвэр ингээд докторийн зэрэг амжилттай сайхан хамгаалаад иржээ, тийм ээ. За одоо хоёулаа тарих сэтгэл судлалын хүрээлэнгийн захирлаар одоо ажиллаж байсан шүү дээ, тийм ээ. За ер нь бол тарих судлал сэтгэл судлалын хүрээлэн бол одоо шинэ байгуулагдсан хүрээлэн шүү дээ, тийм ээ. За тэгээд ер нь энэ хүрээлэнгийнхээ талаар бас дэлгэрүүлээд ингээд яриад бас явъя хоёулаа. За тарих сэтгэл судлалын хүрээлэн бол 2021 оны 9 сарын 29-ний 299 дугаар тогтоолоор ингээд анх байгуулагдсан. Шинжлэх ухааны академийн 16 дахь ингээд отгон хүрээлэн болоод байгуулагдсан. За ингээд тарих сэтгэл судлалын хүрээлэн ингэдээ бол 2022 оны 1 сарнаас ажиллаж эхэлсэн. Тэгээд тухайн үед ч одоо бүртгүүлэхтэй бичиг баримтын хөөцөлдөх энэ бүх ажил дээр л бол гар бие оролцоол ингээл ажиллаа. Бид нар нэгэн шинэ хүрээлэн учраас зарлагдчаа бүхэл төсөл хөтөлбөрт оролцох хэрэгтэй. Одоо хүрээлэнгүүдийн санхүүгийн их усөрч ерөөс төсөл хөтөлбөр шүү дээ. Тийм болохоор бид нар ингээл бүх зарлагдсан төсөл хөтөлбөрт материалаа өгөөл ингээл тухайн үедээ бол манай захирал чинь эрүүл мэндийн сайд байсан, цолмон захирал байсан. Тэгэл цолмон захирлынхаа удирдлагаар ингээд юунуудээ төслүүдээ өгөөд нэгт 2022 онд ч бид нар шинжлэх ухааны технологийн сангийн суурь судалгааны 2 төсөл, эрүүл мэндийн дэмжих сангийн 3 төсөл, за мөн хувь хүмүүстэй хамтарсан захиалагт төсөл, за гих мэтийн бол 8 төслийг хэрэгжүүлж ирсэн. Тийм хэрэгжүүлж эхэлсэн. Тийм. Ингээд 8 төсөл хэрэгжүүлээд бас юу яасан байгаа штэ булгаа нөгөө нэг 2 бүтээгдэхүүн эмийн бэлтгэл одоо биологийн идэвхтэй бүтээгдэхүүн хийсэн энэ талаараа бас дэлгэрүүлээд ярил. Тэгээд тухайн үед 2022 онд чинь боловсрол шинжлэх ухааны сайдын сонгуул нь докторийн дараах грантууд гэж олддог. Тэр грантад бол архинаас үүдэлтэй танин мэдгүн буралтыг сайжруулах бэлтгэл гаргаж авах гэдэг докторийн дараах грант авсан. Тийм. За мөн нейромикс бэлтгэл сэтгэл гутралыг бууруулах нейромикс бэлтгэл гаргаж авах гэдэг. Энэ 2 төслийг бол хэрэгжүүлж ирсэн. За архинаас дараа архинаас үүдэлтэй танин мэдгүн буралт сайжруулах бэлтгэл гаргаж авах төслөө бол амжилттайгаар хаагаад бүтээгдэхүүнээ гаргаад тийм ингээд авсан байж байгаа. Одоо бол нейромикс бэлтгэл гаргаж авах төслөө бол хаах гад ингээ явж байна. Тэгээ би бол 2023 оны 5 сараас бол захирлын үүрэгт ажлыг хүлээж аваад хийсэн байж байгаа. Тийм. Хийсэн. Тэр хугацаанд болохоор манай хүрээлэн чинь 3 удаа тарих судлалын хурлыг олон улсын хурлыг зохион байгуулсан. Тийм. Тэгээ 23 оны тарих судлалын олон улсын хурлыг бол би яг гардаж зохион байгуулсан. За энүүгээр бол Америк, Хятад, Япон, Солонгос, Малайзийн эрдэмтэд хүрэлцэн ирж тарих судлалын чиглэлээр бол маш том дэлхийн гарсан судалгаануудад танилцсан, үзүүлсэн. Тэгээд Малайзаас ирсэн Майкл гэдэг эрдэмтэн бол тухайн Малайзийнхаа үндэсний аюулгүй зөвлөлийн дарга. Тэгээд нейрохимээр судалгаа хийдэг. Тийм ийм эрдэмтэн одоо нөгөө мансууруулах үйлдэлтэй эм бэлтгэмлийн дэг бол судалгаа хийдэг. Эрдэмтэн ирсэн нь бол нейрохимийн шинжлэх ухаан Монголд хөгжих боломжтой маа гэж бас харсан. Тийм харсан. Зөв. За хоёулаа түрүү нөгөө нэг
одоо архинаас гаргах, архины донтолтоос гаргах бэлтгэмлийн маань төсөл бол амжилттай ингээд хэрэгжээ дуслаа гэдэг ингэж юм тийм ээ. Энэ бүтээгдэхүүнийхээ тухай жоохон дэлгэрүүлээд яривал ер нь яг энэ бүтээгдэхүүн маань одоо архинд донтсон хүнд яг яаж үйлчлээд одоо үйлчлэлдгийг ингээд тийм ээ. Механизм гэдэг юм, үйлдлийн механизм гэдэг юм. Энэ талаас нь жоохон дэлгэрүүлээд яривал. Тий, Монгол улсад бол архин донтох хэмжээг бол маш их байгаа шүү дээ, тий. Тэгээд энэ манайч Сэмүүдийн ганц цэцэг багштай хамтардаг. Тэгээ ганц цэцэг багштайгаар одоо анх нөгөө 22 онд туслах гал ямар судалгаа яаж хийх үү гэл ингээл ярилцаал явж байгаа шүү дээ. Тэгт чинь багш. За энэ манайд бол архин донтох эмгэгийн судалгаа бол хийх хэрэгтэй. Ийм бэлтгэл судалгаа хийх хэрэгтэй. Энд бол ийм бэлтгэл байхгүй байна. Мөн сэтгэл готрол, сэтгэл төвшлтийн эсрэг ийм бэлтгэл байхгүй байна. Ийм судалгаа хийх хэрэгтэй гэд төслүүдэд оруулж исэн. За тэгээд яагаад энэ архин донтох эмгэгийн судалгаа хийж ийнвэ гэхээр чинь нөгөө арх ингээд ууш шүү дээ. Тэгээд уугаад нөгөө архиа уунгут илэг багхан хэсгийн шүүгээд тэгээд үлдсэн хэсэг нь бол шууд ингээд тархины эдсийг гэмтээдэг. За энэ ямар механизм явж ийнвэ гэхээр арх уугаад нөгөө ингээд тасрах процесс. Одоо бид нөгөө арх уугаад тасрах гэж ярьдаг шүү дээ одоо тийм ээ. Одоо энэ үнэндээ ухаан санаагаал бүрэн алдчихж юм л гэсэн үг шүү дээ тийм ээ. Дигидрогеназа гэдэг ийм урвал явагдаад нөгөө арх маань эпир болчихж байгаа байхгүй. Тэгээ эпир маань за шаардчихин гэдэг чинь нөгөөх нь альтгид кетон болоод задарч байгаа процесс. Тэгээ энэ нь ингээд хорт нэгдэл үсээ тархины эдсийг гэмтээгээд тархины эдс хийжиж нөхөн төлчдөг юм байна л да. Тэгээ эндээс үүдээ тэнхрэх процесс явж идэг. Тийм. Тэгээд энэ тэнхрэх процесс явж идэг. За энэ би түрүү хэлсэнчлэн нөгөө миний судалгаа чинь илэгнээс хавдрын эсрэг үйлчлэх судалсан гэдээ ярьжсэн. За ингээ ковидын дараагаас болохоор одоо ковидын дараа сэтгэл готрол, сэтгэл туншил ингээ тарих судлал, сэтгэл судлалын шинжилгээ ухаанчаа клиникт эрчимтэй хөгжөөд унлаа шүү дээ. Тэгээ энэ судалгаагаар бол нөгөө тус ургамлын маань Альцгеймер хүчний эсрэг судалгаа ингээд хийгдсэн байдаг. Тэгээ Альцгеймер хүчинд нөлөөллийн тогтоогоод ингээд PubMed болон эрүүл мэндийн олон улсын үйлс сэтгүүлүүд дээр бол ингээд судалгаанууд гарсан байж байгаа. Тэгээд энэ дээр үндэслээд судалгаагаа бол хийсэн. Нөгөө одоо судалгааны төвшөнд явж байгаа Neuromix имийн тухайд бол тэр бол яг ямар бас юм бүтээгдэхүүн байх вэ? Тэр юм маань болохоор бас нөгөө нэг Бамбай ханд алтан цэгцүүхөө оргомл дээр үндэслээд тийм холимог бэлтгэл гаргаж авахар судалгаа нийлмэл найрлагатай бэлтгэл авах хийж авахар судалгаа гарч хийж байна. Тэгээд энэ эмний судалгаа чинь 1-2 жилийн дотор хийгдэггүй. Тэгээд 10 жил жишээ нь гэхэд миний одоо энэ гөргөн муургамлын судалгаа чинь 15 оноос өнөөдөр их хүртэл хийдэг чинь цаг хугацаа орсон байж шүү дээ. Тэгээд ийм цаг хугацааны үндсэн дээр тухайн бэлтгэл бол гарна. Тийм. Тэгэлгүй яах вэ? Ер нь бол одоо эрдэм судлалын ажил, эрдэм шинжилгээний ажил гэдэг бол маш их олон жилийн хөдөлмөр байдаг, ууггүй одоо олон жил хийдэг ажлууд байдаг шүү дээ. Одоо манай булгаа маань бол одоо яг төгссөн захиасаа эхлээд үндсэндээ одоо бараг 20 гаруй жил яг эрдэм шинжилгээний чиглэлээр ингээд ажиллажлаа шүү дээ, тасралтгүй тийм ээ. Тий, би одоо 2005 оноос хойш өнөөдөр 25 он гэдэг чинь яг л 20 жил шинжилгээ ухааны актемид ажилласан цагаас хойш лимийн бэлтгэл биологи хэвтүүгийн судалгаа тий ингээл энэ бэлтгэлийн судалгааг тасралтгүй л хийгээ явж байна. Тий. Тэгээд бид нар энэ хоёр төслийг хэрэгжүүлсэн. Мөн тэгээд ярьсанчлан тарих сэтгэл судлалын хүрээлэн чинь бол 8 төслийг хэрэгжүүлсэн. Дээрээс нь бол бид нар за ингээд 8 сард 7 сард нөгөө хурлаа хийчихэд олон улсын тарих судлалын хурлыг хийчихэд 11 сард болохоор нейросайенсийн хурал Америкт болсон. Тэгээ Америкийн Вашингтон хотод зохион байгуулагдсан тус хуралд оролцсонгоо бид нар тус Америкийн одоо тарих судлалын чиглэлийн эрдэмтэнтэй бол хамтын ажиллагаа ингээд хөгжүүлэх талаар ярилцлагууд хийсэн. За энэ хүрээнд бол бид нар Америкийн нэгдсэн улсын
Харвардын их сургуулийн судлаачдтай уулзаад за энэ тарих судлалын шинжилгээ ухааныг Харвардын их сургуультай хамтарч яаж хөгжүүлэх үү гэдэг чиглэлээр ярилцсан. Мөн болвол бид нар Ратгерсийн их сургууль дээр судлаачдаа бэлтгэх. Тийм тэгээд одоо тэнд бол манайд 3 докторт манай судлаач сурч байна. Тийм 3 докторт Ратгерсийн их сургуульд бол суралцж байна. За Брауны их сургууль дээр болохоор бид нар функционал MRI ингээд тэр одоо сургалтанд хамрагдаад Монголдо функционал MRI оруулж ирэх тал дээр бол хамтран ажиллахаар ингээд ярилцсан. Функционал MRI гэхээр чинь жоохон тодтгол. Тийм нейроны төвшин одоо бол зүгээр MRI байдаг шүү дээ чи мэдчихэж байгаа тийм MRI чи ямар үйлдэлтэй чи мэднэ. Тэгвэл нейроны төвшөнд одоо бүр мэдрэлийн эсийн төвшин одоо MRI бүтцийн гаргаж ирнэ л гэсэн үг тийм ээ. Тэгээд тэр чин зүгээр бид энэ функционал MRI бол одоо Монголд бол одоогор бол байхгүй байгаа шүү дээ тийм ээ. Тэр судалгаан дээр хамтарч ажиллахаар ярьсан. Тэгээд Колумбийн их сургууль дээр болохоор мөн архины судалтай тань мэдгүй муралд архин донтоод эмчлэгдсэн хүний судалгаан дээр одоо энэ төсөл маань бол хэрэгжиж эхлээд явж байгаа тийм ийм судалгаануудаар хамтарч ажиллахаар явсан. За энэ бол гэхдээ ганц би ингээд очиод хэрэлцээр хийчээгүй. Энэний цаана бол тарих судлаач Баттөвшин гэж одоо эрдэмтэн маань одоо Баттөвшин эрдэмтний хувьд болохоор Аз намхан даалгавар гэсэн нейросайенсийн дэд захирал гэдэг. Зөв. Нийгэмлэгийнхаа дэд захирал. За одоо ингээд тарих судлал, сэтгэл судлал гэдэг юу бол яг хүрээлэл нь л ингээд саяхан байгуулагдаад шинэхэн юм шиг харагдж байгаа боловч Монгол улсад бол сэтгэл судлал гэдэг, тарих судлал гэдэг бол угаасаа манай эрдэмтэд бол энийг бол судлаад явж исэн баг тийм ээ. Тий сэтгэл судлалын салбар бол эрт дээр үес 1960-ад оноос хойш бол хөгжөөд явж исэн. Мөс дээр байна тий. Багшийн дээр байна, тест дээр байна гэд хөгжөө явдаг. За тарих судлал бол мэдээж ангаах дээр бол бас нэг тодорхой хугацаанд бол тарих судлалын төв гэж байж исэн. Тий хөгжөө явж исэн. Тэр тарих судлалын төвийн маань үндэс суур өнөөдрийн тарих сэтгэл судлалын хүрээлэн юу болж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо яг өмнө нь бол яг ингээд нөгөө салангад ажилдаг байлаа шүү дээ. Сэтгэл судлаараа, тарих судлаараа гээд өнөөдөр бол бүр яг энийгээ нэгтгээд хүрээлэнгийн төвшөнд очиод яг жинхэнэ аль биесний болж явж байна л гэсэн үг мөн тийм ээ. Тийм тэрийг бол нөгөө сэтгэл судлаачтайгаа бид нар 22 онд уулзахад бол бид нар маань ингээ хүрээлэн байхгүй байсан. Одоо ингээ хүрээлэнтэй болж байгаа нь маш сайхан зүйл боллоо гэдээ онцолж ярьжсэн тийм. Архин донтох эмгээг энэ архиталт гэдэг юм бол одоо энэ нийгмийн бас айгүй ингээд санаа зовох зүйлийн нэг болчиход байна л да. Тэгээ ер нь энэ одоо өөрийн чинь судалгаанд яхахгүй энэ архины донтолтой холбоотой юм судалгаа байна. Тэгээ яг эндээс зүгээр сонирхоод асуухад ер нь энэ архинд донтож байгаа энэний учир шалтгаан ер нь одоо юу вэ гэж бодож байна тийм. Манай тарих сэтгэл судлалын үргэлжлэн чинь бас энэ талын судалгаанууд асуун судалгаанууд гэж зөндөө авсан. Тэгээд ингээд асуун судалгаанаас хараад харьцуулаад үзэхэд ерөөсөө эдийн засаг нөлөөлдөг. Эдийн засаг гэдэг маань ерөөсөө л одоо ядууралтай холбоотой гэсэн үг тийм ээ. Харин тийм байна. Тийм ерөөсөө одоо ингээд ядуурлаас өвдөд энэ архитект одоо энэ нийгмийн янз бүрийн стресс, сэтгэл готрол энэ юмнууд чинь ерөөсөө л үүсэж штэ тийм ээ. За тэгэхээр бол яг энэний учир шалтгаан бол ерөөсөө л өнөөдрийн энэ орлого багтаа байх ядууралтай холбоотой гэдэг бол ингээд харагдаж байна. За тэгээд үүнээс гадна бас нэг булгаа нэг за ингээд хоёлоо архины өвтэй яваад түр ингээд болоод өөр нэг юм зүгээр ингээд сонирхоод асууя л да. Дээр хоёлоо ингээд фэйсбүүкийн найз байгаа. Тэн дээр ингээд бас миний найз одоо энэ ураантай холбоотой юун дээр бас нэг энэ хөхрийн хүчлийн талаар хортой юу гээд нэг ийм комент бичсэн байсан. Би чамаагаас одоо энийг юу гэж яагаад асууж байгаа нэхэр яг хиймч хүний хувьд одоо энэ хөхрийн хүчил гэдэг чинь өөрөө яг ямар одоо хүчил юм бэ? Ер нь ямар одоо бодис байдгийг энэ талаар зүгээр ийм нэг мэдээллийн чанартай тэр посттой холбоотой зүгээр би асууж байгаа юм. За би яг одоо химийн салбарч юм бол олон салаатай шүү дээ.
органик хийм, неорганик хийм гэдэг ингээд салдаг. Тэгээ би яг неорганик хиймийн хүн бол биш. Гэхдээ яг уу ялгаагүй л бод сурвалжтай харилцдгийн хувьд бол хөрийн хүчил маань өөрөө нөгөө ангилал гэж байдаг. Аюулгүй ангиллаар ангилах юм бол хортой зэрэглэн 3-т. Ерөөс дээдлийн түвшин 4 шүү дээ. Одоо хамгийн дээд нь бол 4 гэсэн. Тэрний 3 дугаарт. 3 дугаарт. За, эсэлтүүлэх шинж чанартаагаараа 2-т. Эсэлтүүлэгч. Тэгэхээр ч 4 байхаа 2-т биш шүү дээ. Тэгэхээр ямар эсэлтүүлэгч хүчил вэ гэдэг нь бол харагдаж байна тийм. Тэгээд эрдэс хүчлэхгүй. Эрдэс хүчил гэхээр эрдэс хүчлийн онцлогч өөрөө юу байдаг юм бол? Одоо чулуугч хүртэл усгана л гэсэн. Ерөөсөө хамгийн хүчтэй эсэлдүүлэгч хүчил гэсэн үг тий. Тэгэхээр яг одоо бас энэ дээрээс ингээд бодоход одоо бид нэр том төсөл хөтөлбөрүүдэд хийх ёстой. Бид нэр байгалийнхаа энэ баялагийг одоо мэдээж ингэж ашиглаад ирээдүйн хойчиж улс орныхоо хөгжилд мэдээж ашиглах ёстой. Гэхдээ бид нэр энэ чинь байгаль орчноо хамгаалж, хайрлж, ер нь дараагийн үр дүн нь ямар байх вэ гэдгээ ер нь бол харж хийх ёстой шүү дээ, тийм ээ. Тэгээ яг энэ дээрээс ингээд улбаалаад би бодоход одоо ер нь бол нөгөө ямар ч ингээд байгаль орчтой холбоотой уул уурхаач гэлтгүү ингээд жижигхэн савн хүртэл хийхэд байгаль орчны яам одоо байгаль орчны үнэлгээ гэж хэлгүүлдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо байгаль орчны яам маань жухам одоо тэр аймагт хийсэн ураны төсөлтэй холбоотой байгаль орчны үнэлгээ нь яаж гарсан юм бол энэ мэдээлэл одоо бас нийтэд ингэж гаргаад үнэхээр хортой хорвуу гэдэг юугаа ингээд бас нэг талдаа яахгүй бол одоо нийгэм маань ингээд бас хоёр талцчаад байна л да. Одоо бол яг чи зөв чи буруу гэхээсээ илүү бодит байдал ийм байна. За мэдээж энэ ураны төсөлчин бол ингээд яваад хэдэн жилийн дараа дуусна. Тэрний дараа бид нэр байгаль орчноо яаж унаанаар нь хайрлж хамгаалаад үлдэхгүй гэдэг асуудал дээр яг тэр байгаль орчны үнэлгээнд дээр яаж гарсан гэдгийг бол гаргамаар юм шиг санагдаж байна, тийм үү? Тийм шүү дээ. Бид нар ч одоо би ургамал судалдаг хүний хувьд ургамлаад өггээл хэдэн километр яваал уулууд ургаал нөгөө ургамал маань одоо ингээ ховортцсон тий. Зүгээр эн чинь одоо байгалийн хүчин зүйлээр цаг агаараад ийм бас ийм ховортцсон байхгүй болоод одоо иймийн гол нөлөөтэй ийм ургамлууд чинь нэг ховор ургамлын часалтад орчоод байна. Тэгэхээр чин бид нар бас би яг ийм одоо тэр буруу тэр зөв гэхээсээ илүү ийм талын судалгаа хийдэг тий. Хүн амтны эрүүл мэндийн төлөө судалгаа хийдэг хүний хувьд энэ дээр санаа зовж байгаа. Тий, яг энэ дээрээс ингээд яг хэлэхэд дэлхийн ертөнцийн ганцхан хүн амьдардаг биш. Ургамал амьтан бүгдээрээ амьдарч яж ин эко систем, эко орчин гэдэг чинь бүрддэг шүү гэдгийг л бид нэр тэргүүндээ бодож юмыг тал энэ бол яг л судлаач эрдэмтэн хүмүүс юмыг тал талаас нь харьцуулж боддгийн л нэг юм шүү дээ, тийм ээ. За энэ дээр ингээд сэтгэлдээ хэлсэнд баярлалаа. За тэгээд яг одоо ер нь бол эрдэмтэн судлаач одоо ингээд болсон хүний одоо сайхан мөч жаргалтай үе. За тэгээд судлаач эрдэмтэн болсны бас бэрхшээлтэй тал одоо ер нь юу гэдгийг болгоо. Яагаад би энийг чаваагаас асууж байгаа гэхээр одоо миний найз бол одоо үнэндээ ингээд 20 гаруй жил ингээд дасралтгүй яа харахгүй Монголын шинжлэх ухаан эрдэм шинжилгээний байгууллагт ингээд дасралтгүй ажиллаа сайхан явжээ. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр ингээд 20 гаруй жил ажилласан хүн яг ингээд одоо сайхан нь юу гэдэг эрдэмтэн судлаач хүний за бэрхшээлтэй энэ талууд юу гэдэг энийг бас сайхан хуваалцвал юу гэдэг юм бол. За эрдэмтэн хүний сайхан тал бол их шавнар байна нэгдүгээр. Хоёрдугаар гэр бүл бүлдээ нэр хүндтэй тий гих мэтэр одоо жишээ нь ингээл магистр докторуудын хамгаалтын зөвлөлд ороод бид нар чинь залуу судлаачтай үнэтэй зөвлөгөө өгч ийн. Тэгэл тэд нар чинь багшаа инкүү тэхүү гээл ингээл асуугаал явж ийн тий. Тэгээ Монгол орнд бол шинжлэх ухаан одоо залуучууд бол маш сайхан эрдэм мэдлэгтэй байна шүү дээ тий. За бид нар бол эмчээ суугаад бичээд юм хийж болж байна. Гэхдээ бид нар Монгол улстай бол дэлхийн хөгжилд хүрсэн тоног төхөөрөмжн дээр бол ажиллах
боломжгүй тийм болохоор бид нар эсвэл нөгөө гаргаж авсан жоох юм гадагшаа явуулдаг юм уу эсвэл өөрөө зардал мөнгө төлөөд гадаад очиж судалгаа хийдэг юм уу гих замаар л бид нар одоо судалгаагаа хийгээд Web of Science сэтгүүлд өгүүлэлээ хэвлүүлж штэ. Тэрнээс бид нар олон улсын эрдэмтдтэй зэрэгцээд энэчний судалгаагаа хийгээд Web of Science өгүүлэлээ өгөөд ингээ явах ийм боломж нь бол одоогоор хязгаарлагдсан. Ийм болохоор бид нар нөгөө тэгэл мэдээж нэг ч ард мөнгө төгрөг эдийн засаг явж байгаа учраас гэр бүлийн амьдрал явж шүү дээ. Нэг нь тэгэл шинжлэх ухаанд ингээл зарцуулаад өөрөө зардлаараа нисч очиж судалгаагаа хийгээл ингээл яваад тавил эдийн засаг гэр бүлийн эдийн засагт бас ямар нөлөөтэй байх вэ тий? Одоо энэ чинь үндсэндээ өөрийнхөө зардлаар ямар нэгэн бизнес арилжаа хийх гэж биш зөвхөн нөгөө судалгааны ажлаа нэг юм болгоод тэрийг нэг олон улсын хэвлэл өгүүлэлд өгөхгүй л одоо явж байгаа шүү дээ тийм ээ явж байгаа тийм болохоор бид нар ч зүтгэх хэрэгтэй манай бас том эрдэмтэд чинь тухай мэдж байгаа билгүй бид нар бол бас энэ дэлхийн хэмжээнд ийм сайхан нийцсэн тоног төхөөрөмж лабораторийг бол олноор байгууллаа л тийм. Тэгэл залуучуудынхаа хүчийг ашиглах хэрэгтэй л гэж. Яг үнэ тий. Ер нь бол одоо химийн шинжлэх ухаанч гэлтгүй ер нь бол манай залуучууд бол гадны орнуудад бол боловсрол эзэмшээд хэдийн одоо дэлхийдээ өрсөлдөхөд чадварт бол хүрцээ. Энэ бол маргаангүй. Харин тэр Монголдоо тэр юмнуудаа хийхээр л жоохон тэр тоног төхөөрөмж одоо аппарат тийм ээ. Энэ юмнаас л болоод байна л да тийм ээ. Тийм. Тэгэл эн чинь бас өөрөө амьдралын чанар тийм. Энэ бүхэнд нөлөөлөд байгаа учраас энэ тал дээр одоо чи би гэж талцах биш нэгдэж л ингээл одоо чаддаг мэддэг эрдэмтэд нь гүүр нь болоод тийм энэ төсөл хөтөлбөрийг яавал энэ төсөл оруулж ирэх үү? Тэр яг дундын лаборатори байгуулж гад болоо шүү дээ. Ганц энэ эмраа оруулаад ирэхэд чинь тэрэн дээр би ганцхан бодисоо бичих биш. Бүхэл химийн бодис тэн дээр бичигдчихэж байгаа. Яг үнэ тийм. Гэх мэт тэгэнгүүт ингээл бүх үйлдвэрт хэрэгтэй болчин, сургуулиуд хэрэгтэй болчин, эрдэм шинжилгээний байгууллагууд хэрэгтэй болчин. Гэх мэтээр л бид нар ингээд тал-талдаа хөгжих биш. Яг үнэ. Нэгдэж явах хэрэгтэй юм тийм ээ талцах биш. Энэ цөөхүүлээ хүмүүс чинь тэгэлгүй яах вэ? Одоо тэгээд булгаа чи ингээд одоо жишээ нэг өгүүлэл гаргаад одоо түрүүнд нөгөө нэг арх донтолтын эсрэг бэлтгэл буюу тэрний маань нэр ямар сап гэлээ? Консап тий. Консап гэдэг нь юу гэсэн нутгатай вэ? Когнитив гэдэг чинь танин мэдгүй шүү дээ тий. Сап гэдэг маань сапловер гэх гүргэн ийм юугаар ингэж яасан. Тэгээд одоо ингээд эрдэмтэн хүний бас ийм ад жаргалтай үе бол яг энэ оюуны бүтээл нь ингээд бийжээд бүтээгдэхүүн болоод энэ бол бас одоо юугаар зөөсгүй бас сайхан ад жаргал шүү дээ тийм ээ. Энэ талын сэтгэлдээс овалцвал тийм тэгээд энэ чинь жоохондоо бол тэр ямар нэгэн мэдлэгийг сурж авъя, олж авъя, өөрийгөө хөгжүүлье гэж явдаг штэ. За одоо ингээд бид нар бидний насны дээр очиод ирэхээр за хийсэн ажлаараа үр дүн гаргая, инновац гаргая тий. Тий. Энэ чинь одоо бусдад хэрэгтэй юм бүтэц. Жишээ нь гэхэд хятадд манай маач хүмүүе багш ингээд бид нар хулганы туршилт хийхэд тэр өдөр хошуулга үлддэг гэсэн. Цэцэг барьж урж ирээд эмгэнэл тэнцлэрхээлээ. Тэгээд эн чин ясам дээр бол миний энэ бүх судалгаа чинь хамаг амьтны сайн сайхны төлөө л явж байгаа шүү дээ. Тийм учраас нэг ч ихсэн хүнд тусалчих юмсан, нэг гэх ч ихсэн хүнийг те ингээд танин мэдгүй буурсан заавал архинд отгохгүй те ингээд танин мэдгүй асуудалтай танаа ингээд алдагдсан ийм хүнд тусалчих юмсан гэд ингээ хамаг амьтны төсөв болтлоо. Одоо энэ их сургуульд одоо байгалийн шинжлэх ухаан буюу физик, химиэр одоо элс сурдаг хүүхдүүд бас их ховор болчлоо гэд ингээ бид нэр их ярьдаг. За энэ дээр ер нь одоо яг одоо ийм химч, ийм мэрэгсэн судлаач хүний хувьд ер нь ямар бодолтой байдаг вэ булгаа? За би бол химч болсондоо олзуурхдаг. Баярлдаг тийм. Би бол маш ингээд органик химийн салбар дотор хөрвөөд ажиллаа явж байгаа байхгүй тий. Хөрвөөд ажиллаа явж байна.
Гэвтэл өнөөдөр Монгол улсад химиг сонирхдаг хүн ховорджээ. Тэр шинжилгээ ухаанд дурдлах тэр сэдлийн өгөх хэрэгтэй юм байна гэдэг одоо ингээ оюутнуудад ороо явж байхад бол санагдчихж байна тийм. За тий. За ингээд ер нь ингээд өнөөдөр булгаатайгаа яста айгүй сайхан илэн далангуу сайхан ярилцлаа. За тэгээд өнөөдөр ингээд наазынхаа урилгыг хүлээж аваад ингээд ярилцсан булгаатаа маш их баярлалаа. За тэгээд эрдэм судлалын ажилд маш их амжилт хүсч сайн сайхныг хүсэн өрөөё. За ингээд энэ сайхан нэвтрүүлэгтээ оролцох боломж олгосон мөнх амгалан доктортой баярлалаа. Мөн таны ажил үйлстэй өөдрөг бүтэмжтэй ингээд сайхан урагшлах болтугай. Бид нар бол нэг үеийн залуучууд учраас өнөөдөр бид нар энэ амьдралыг яаж босгож байгаа вэ те? Энэ амьдралын төлөө бид нар яаж ажиллаж байгаа гэдг нь ингээд хин хиндэ харагдаж байгаа учраас ингээд гэгээ сайхан бүхнийг хүсье. За маш их баярлалаа булгаа найзтай. За